За сайн байцгаана өглөөний мэнд. За энэ удаагийн философийн үндэс гэдэг хичээл 2013-аас 14 оны хичээлийн жилийн 2 дугаар удаагийн философийн хичээл дээр семинарын хичээлийг анх удаа электрон хэлбэрээр явуулах гэж байгаа. Энэ бол одоо анхны электрон хичээл биш юм аа. Би Улаанбаатар их сургуульд ирээд 3 жил болохдоо 6 удирал дараалаад 8 одоо улс төрийн хичээлийг электроноор явуулж ирсэн. Тэгээд энэ удаа яагаад чинь философийн семинарын хичээлээр электрон хичээл явуулмаар санагдаад тэгээд явуулж байгаа. За тэгэхээр та бүхэнд баг болгоод хуваалт өгсөн байгаа. Багуудад амжилт хүсье. Тэгээд баг өөрийнхөө электрон хичээлээр өөрийнхөө семинар тавилтыг явуулна. Энэ хичээл бол дараагийн философи үзэж байгаа хүүхдүүдэд үзүүлэх учраас хүн бүр дор хариуцлагатай байх ёстой. За тэгээд багийн бадамлын ухаан буюу 1-р багт амжилт хүсье. Одоо тийш. За амжилт хүсье. За сайн байна бүгд. Энэ сайхан өглөөний мэндийг хүргэе. Тэгээд манай бадамлын ухаан багийн нэрийг болохоор манай багийн гишүүн оюутан танилцуулна. Манай багийн нэр нь бол Бадамлын ухаан. Бадамлын ухаан цэцэг нь гинцгийн хөвсөн дээр хөвж ордог цэцэг. Цэцгийн ертөнцийн ариун цахилыг бэлэгддэг цэцэг байгаа. Бэлэгддэг цэцэг байгаа. Тэгээд Бадамлын ухаан цэцгийн дэлбэгийн нэртэй өөрөөсөө тийм гоё үнэр амьдлуулж бусдаа шингээж өгч яадаг. Тэгээд түүнийг манай багийн эмэгтэй хүн ичээ цэцгэлээ инээдтэй зүйлээ Бадамлын ухаан цэцгийн нэр өгсөн байгаа. За маш сайхан нэр хүүхдүүд бас анхааралтай. За манай багийн цэцгийн гэдэг нь болохоор феминизм буюу эмэгтэй хүний философи байгаа. Феминизм нь болохоор эмэгтэй хүн гэсэн утгатай. Эмэгтэйчүүд өөрсдийнхөө эрхчлөөний төлөө одоо үзлийг баримтладаг хүмүүс байгаа. 1975 оны нүүбийн ерөнхий газраас болохоор эмэгтэйчүүдийн жил хэмээн тодорхойлж эмэгтэйчүүдийн баг хурлыг анх удаа Мексик хотын нийслэл зохион байгуулсан. Энэ хурлаар болохоор жил болгоны 3 сарын 8-нд олон улсын эмэгтэйчүүдийн баяр болгоод тэмдэглэсэн. За харин Монгол зэрэг бол Польшийн социалист орнуудын Мартин Амин гэдэг үзэл зүгээр л одоо эмэгтэйчүүд эхчүүдийн баяр гэж тэмдэглэж ирсэн байгаа. Одоо энэ баярын жинхэнэ утга агуулгыг одоо алдагдвал эмэгтэйчүүдийн хүний их гендерийн тэгших байлуудыг олонний анхаарлаас одоо хөндөрүүлж одоо шударга усны төлөө хэрэгтийн хүслийг мэлслийг өгүүлсгэж тэдний энэ эр дөрвийг нь бохоож одоо социалист авторитар дэлхийн энэ нэвтрүүлгийг хэрэгсэл болж ирсэн. Харин дараа нь одоо арслан тогтсон шилжин хүний эрхийг дээдлсэн нийгэм байгуулах эрхэм зорилгын үндсөөлөөрөө тунхагласан Монгол улсад бол одоо энэ Мартин Амиг эмэгтэйчүүдийн аж байдлыг дээшлүүлэх одоо улс төрийн оролцоо нийгэм эдийн засгийн тэгш шилхийг хангах хүний эрхчлөөг нь баталгаажуулах уугуул үзсэн утга агуулгыг тэмдэглэж өнгөрөх энэ эрхлийг хүний эрх гендерийн тэгших эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллагууд энэ эрхлийг нь тавьж өгсөн. За хамгийн гол нь энэ багийн гол бодлого зүйл эмэгтэйчүүд тийм байна. За энэ өдөр бол олон улсын эмэгтэйчүүдийн шударга усны төлөө тэмцлийг нэгтгэн бэхжүүлэхэд байна шүү дээ. Одоо олон орны эмэгтэйчүүд. За тэгээд залуу эмэгтэйчүүд гэж таны зайлшгүй мөрдөг ёстой. Энгийн атлаа гайхалтай 5 алхам байгаа. Тэгээ энийг болохоор Эрдэнэтэн Warren Buffett болохоор Warren Buffett-ийн анлаар болохоор улс орны эдийн засгийн болохоор тодорхой үйлчлэгийн эмэгтэйчүүдийн нөгөө нэг авч явдаг эмэгтэйчүүдээс ерөнхийдөө шалтгаалдаг гэж энэхүү анлаараа баталсан байгаа. Тэгээд тэр нь болохоор эмэгтэйчүүд нь болохоор ямар ажил хийдэг, ямар үйлсэл гаралтай, нийгмийн аль давхраа амьдралаас үл шалтгаалan тэгээд манлайлагч болох чадвартай гэдэг энэхүү анлаараа баталсан байгаа. Тэгээд суур өөр чадвар энэ нөгөө 5 алхмын нэгтгэн болохоор суур өөр чадвар байгаа. Суур өөр чадвар нь болохоор манлайлагч эмэгтэй танд байх ёстой хамгийн том чанар бол нөгөө бусдад зөв харилцаж, бусдыг сонсож тэгээд болохоор тэмдэглэл сайн хөтэлдэг байх ёстой. Ерөнхийдөө энэ хүү шатнд суур өөр чадвар бол тавьсан байх ёстой. За дараагийн слайд. Энэ болохоор олон нутагтан шиг бай. Яагаад олон нутагтан шиг бай гэж байгаа юм бэ гэхээр өдөрдөг чимэгтэй одоо ингэж жишээ нь ямар нэгэн улс орнолоо явлаа гэхэд дасч өгдөггүй зарим хүмүүстэй
би одоо энийг ингэж чадахгүй байна. Энэ бас чи нэгээр өөр юм байна гэдэг. Харин тэр биш. Хамгийн гол нь ямар ч газар очисон өөрийгөө зөвөр илэрхийлж байх нь энэхүү хоёр нутагтай олон нутагтай шиг байдаг юм аа гэдэг дараа нь хамгийн гол нь хааж байсан өөрөөр байлгал багийн шүүмж олцдог байна. Тэгээ ямар ч үед сайн зөвлөгч чиглүүлэгч байх. Энэ болохоор сайн зөвлөгч чиглүүлэгч байх юм болохоор таны карьерт бүх цаг үеч чинь өөрт чинь чухал байдаг. Тэгээд карьерийн хөгжлийн замлаг хүн бүр дээр өөр байх боломжтой. Хэдийч бусдыг чиглүүлж зөвлөж байх нь таны карьерт бас өөрсдөө их боломж олж өгдөг. Тэгээд хэрвээ та хүчтэй чадвартай зөвлөгч чиглүүлэгч эмэгтэй байдвал энэ чадрыг бага наснаас болон сургуулийнхаа наснаас эхлүүлэх нь чухал. Тэгээд ямар ч албан тушаалтай очсон энэ чадвараа хөгжүүлэх ёстой. Оюутан сурагч байх үедээ дээд өртөө сурагч бол оюутан байх үедээ хэрхэн энэхүү чадвараа хөгжүүлэх вэ гэж энэ болохоор маш амархан бусдыг ойлгох, бусдад ярилцах, бусдыг мэдрэх, дараа нь бас өөрийнхөө байр сууриас чин сэтгэлээсээ зөвлөгөө өгч байхаа. Тэгээд анхны ажлаасаа 3 дахь ажил хүртэл их эмэгтэйчүүдтэй нөгөө амьдралынхаа туршид олон ажил салхих нь бол салхиос имээдэг, харин ирээдүйд удирдагч болох зорилготой эмэгтэйчүүд болохоор нэгт ажлаасаа 3 дахь ажил хүртэл өөрийн гэсэн ертөнцийг үүсгэх ёстой байна. Та өөрийн гэсэн ертөнцийг үүсгэснээр тэр дундаас гайхамшигтай шинэлэг санаачлал болон магадгүй карьераа хөгжүүлэх боломж чинь илүү нэмэгдэнэ. Тэгээд карьерийн дунд үе энэ үед болохоор илүү олон хүмүүстэй харилцах, амжилттай бий болох боломж өгдөг. Энэ үеийг алдахгүй байхын тулд та сайтар санаа бодлоо хуваалцах хэрэгтэй. Карьерийн оргил үе болохоор хэрвээ та ирээдүйд дэлхийд хүлээн зөвшөөрсөн шилдэг удирдагч болохыг хүсвэл өөртөө болон бусдыг сонсох дадлыг суулгаарай. Энэ дадлыг суулгаснаар та бодолт байснаас илүү их амжилттай болох болно. Одоо дэлхийг өөрчилсөн 20 нэгэн талаар хэлээ. болохоор 1960-аад оны үед Феминист үсгийн гол төлөөлөгчтэй нэг байсан. Тэгээд Бэтгрийг нэмэгтэй хүн тэгших байдлыг дэмжиж хүчирхийлэх маш тууштай зүйлсээ. Энэ нь болохоор болцол болон эмэгтэйчүүдийн ажилчдын шинжилгээ тэмцэж байгаа. Түүний хажууд Америкийн нэгдсэн улсад эмэгтэй хүн сонгуулах хэрэгтэй болсон. Апрал болохоор өөрийн сайн тог шоу тоосон. Тэгээд тог шоу маш олон үзэгчтэй эмэгтэй хүн тулгарсан маш олон асуудлыг зоригтойгоор хөндөж чадсан. За энэ багийн гол зүйл нь бол тэгэхээр юу болоход миний нэг ажиллагаа юм шиг тийм. За энэ багийн гол зүйл нь эмэгтэй хүнийг ялангуяа эмэгтэй хүний философи гэдэг талаас нь тодтох гэж үзсэн юм байна тийм үү? За дараагийнх нь Мика амдаа нэлээсээ ойртуулж арай шүү. Энэ багийн болохоор эмэгтэй хүн болоод царийн хацсан дээрээсээ тэр 1966 Басан сарын 3 мөрийн дараахан мөнгөний зэнээс 1980 оны үргэлжлүүлсэн захирал ашиглаж тэрээс өмнө хамгийн араб соёлд хамгаалсан өдөртөж байгаа 1984 онд хамгаалж байгаа алсан. Гинэ тэрийн болохоор яруу найрагчмын шашны зүтгэлтэй аюулын гинэ тэрийн католик шашны уламжлалтын магийн шинжилгээтэй гүнүүд үзүүлсэн. Өөрчлөлтөө үйл англи улсын хатан хааны байр суурийг үзэж байсан. Тэгээд Элизабет хатаа нэгэр Элизабет болохоор нэг католик болон христианы шашныг хамтан зөвшөөрсөн ба хүмүүсийн хүмүүсийг аль шашинд нэтгэж байгаагаас болж шийтгэл амсаг үйл шийдсэн. Тэгээд юу харин сүмийн дүрм журмыг сахих талнаас хатаж чамд байсан. Тэгээд Элизабет нь ерөөсөө гэрэл зүтгэхгүй тэгээд өөрийгөө англи улстай гэрэлсэн хэмээн ярьдаг. Тэгээд Эмили Диккенсон энэ нь болохоор Америкийн нэгдсэн улсын болон дэлхийн алдартай яруу найрагч. Тэгээд Эмили Диккенсон нэг амьдралынхаа ихэнх үеийг ганцаараа өнгөрөөсөн. Түүний шүлгүүд нь их нэрт гараагүй байсан. Тэгээд түүнийг өө тасан хайм гэрээс нь 40 дэвтэр буюу 1800 гаруй шүлэг олцсон байдаг. Түүний бичлэгийн хэлбэр нь болохоор 20 дугаар зууны үед утга зохиол томоохон нөлөөг үзүүлж чадсан. Диана Гүнж ард түмний гүйцэтгэдэг Диана Гүнж хүмүүсийн боны үсгийг дэлхийд алдартай. Тэгээд түүний ханхуу царилтдаг гэрэлсэн гэрэлтний их удаагүй бөгөөд удаагүй өндөрсөн ч түүний ядуу буураа усыг нэрсэлтэй хандсан.
төрөлхийн зан чанар олгосон. Инженер биштэй энэ хүн болохоор дэлхийд хамгийн анх баа цахны бүтээгдэхүүн үйлдвэрлэх компаниг үүсгэн байгуулсан хүн. Үүний үйлс болон боловсрол урлагийн салбарт маш их хөрөнгөний асуудал байсан юм. За, Жанна d'Арк. Францын баатлын эмэгтэй Жанна d'Арк нь бол одоо Англи эсрэг цэрэг үдэдэж Франц болон дэлхийд нэрээ төвлөсөн тийм алдартай эмэгтэй аваа. Өсөд ярьж ирэхтэй болсон хүмүүс нь тэрээр 17 наснда цэрэг үдэдэж одоо Английн хотыг сүүлийн иргэнээс авч байсан энэ түүхтэй эмэгтэй. Калифорни манай нэмэгч 1934 онд байсан. Тэгээд Калифорни бол Мексиконы Птолемейхны удмаас гаралтай Египтийн сүүлийн хатан. Тэгээд Александр хотод төрж 17 наснда хаан ширээнд заларч байсан. Тэгээд тэрээр улс бүрний Ромын булан эзлээс хамгаалахын тулд бас олон зүйл хийжсэн. Одоо миний Coco Chanel жинхэнэ болохоор Gabrielle Chanel. Тэгээд энэ хүн болохоор Францын алдар загвар зохион бүтээч 20-р зууны эмэгтэй хүний загварыг тодорхойлогч нэгэн байгаа. Coco Chanel-ийг мэдгүй нь ганц ч хүн байх гэж бодож байна. Тэгээд энэ хүн болохоор Oscar Wilde гэх хүн болохоор мод бол чиний өмсөж байгаа хувцсыг мод гэн бусдыг мод гэхгүй гэсэн бол харин Coco Chanel нь болохоор богино хар даашинзыг мод гэн. Тэгээд 20-р зуунд болохоор Coco Chanel нь болохоор 20-р зууны бүгд нь өөрчилсөн байгаа. Хувцсны ертөнцийг ерөнхийдөө бол эмэгтэйчүүд урт даашин зүгсдэг байсан бол богино даашинз руу шилжсэн байгаа. Тэгээд энэ болохоор энэ хүн болохоор 2-3 удаа нэлээд олон удаа хүнтэй гэрэл салсан байгаа. Тэгсэн мөртлөө өөрийнхөө бизнесийг огтхон чаяагүй ганцхан хувьстайгаар гэлдэггүй өнөртэй хувьс маш олон төрлийн загваруудыг энэ хүн өгсөн байгаа. Тэгээд Coco Chanel нь болохоор ертөнцийн хамгийн бодлоготой тэгээд тунгаан бодох чадвар сайтай эмэгтэй байсан 20-р зууны. Тэгээд манай багийн ерөнхийдөө бол гаргасан санаа юу гэхээр эмэгтэй хүн бүх зүйлийг чадна. Тэгээд эмэгтэй хүн ер нь эрэгтэй хүн одоо нөгөө юм дээ шүү дээ. Эрэгтэй хүн зөвхөн ерөнхийдөө бол улс орныг авч явдаг бус эмэгтэй хүн ч гэсэн улс орныг авч явдаг гэсэн энэ философийн феминизм гэдэг зүйлээр гаргахыг зорилоо. Тэгээд эмэгтэй хүн гэдэг эрхэмсэг башиг тэнгэрийн гэлч эмэгтэй хүн гэдэг элхэндээ тэврэг хүртээ дайна. Эмэгтэй хүн гэдэг инрэл хайрын бүхэн эмэгтэй хүн гэдэг орчнгийн хатан хаан. Тэгээд бид болохоор бид сэтгэж чадна, үнээс жилөг хийж чадна гэдэг уриалтай энэхүү сэтгэлийг бэлдсэн байгаа. Тэгээ манай багийн гишүүн оюутан эрхийг тайлбарлан тэр ханаас нэг. Манай ханаас нэг эрүүл хэлбэртэй байгаа. Тэгээд яагаад юм хэлсэн бэ гэхээр эмэгтэй хүн үргэлж гаднаас эрүүл шиг юм сайхан харагдаж дотроосоо бадамлахад зэрэг шиг гэрлэж аваасаа гэсэндээ ингэж хэлсэн юм аа. Манай боёо ахтаж ганцхан жаалтара хавсурын баасандаж миний юм хоёроо. За манай боёо болохоор урлагийн философийн талаар ярилцсан. За багийн гишүүд сумрын өмнө гартай бид гарыг. За тийм арда. За багийн гишүүд гарыг. За хэдүүл амжилт хүсье. Өндөр гэдэг нь өөр гайхамшигтай. Сэтгэл зүй гэдэг бол өөрөө яг хүний сэтгэл гэдэг багч гэсэн зүйлийг өөрийнхөө сэтгэлээс хийхэд тэр хүнд ямар нэгэн аз жаргал, ямар нэгэн одоо амжилтыг авчирдаг. Тэгэхээр бас хувьсад багаасаа ингээд өргөц байдлаар сэтгэл ингэж гарч ирсэн хэдүүлээ амжилт хүсье. За баярлалаа. Бид нэр урлагийн философийн талаар ярихаас өмнө одоо Baumgart гэдэг философийн бас нэг авчтай юм байдаг. Энэний талаар бас ярил л да. Шинэ үеийн Бозын онцлог төлөөлөгчдүүд дотор Baumgart-ийн тэр авч үзсэн онд бол маш чухал. Тэрээр одоо гоо сайхныг бол тийм сэтгхүүн логикийн асуудлаас нэг харж үзэхгүй зөвхөн өөрийнхөө тэр сэтгхүүг бодвол
мэдрэхүүн хэлбэртэй байдаг. Угийн урлагийн хүмүүс чинь цаанаас одоо мэдрэхгүй, цаанаас нэг төрсөн хүмүүс тэрлэн илүү ихчлэн ер нь 60-70% хэрэггээр бол нотолж авч гарч ирдэг. Тэгээд урлагийн философи бол гоо зүүн сайхныг судлах зүйлтэй. Урлагийн философиг одоо яаж илэрхийлэх вэ? Яаж онлын үеийг танаас хэлчихвэл бол өөрийнхөө гоо сайхан болон тэр урлагийн мэдлэг зүйл тэр бүдээ өөрийнхөө биетэй шингээгээд тэрийг гадшаа гаргаж хүнд илэрхийлж чадж байгаа зүйлэнд одоо ер нь урлагийн философи гэсэн тодорхой онл юм. Тэгээд урлагийн философийн ер нь үүс төвчлөөс дахиад юм хэлэхэд урлаг бол хүн төрөлхтний амьдралын нэн сонирхолтой бөгөөд тийм чухал хэсгүүд юм. Тийм учраас философч тиймэрхүү амьдралын гайхамшиг үзэлийг бол танин мэдэх үедээ тайлбарлаж суртахыг илүү өвчөж ирсэн. Эртний грекийн эрдэмтэн Геракл бол урлаг бол сайхныг дүүрэх, сайн сайхны төлөө тэмүүлэх тийм том зүйл шүү гэдгийг бас хэлж өгсөн юм аа. Платон болохоор урлаг сүүдрийн сүүдэр буюу төслийн төсвөл нийгмээс доод ертөнцийн үзэгдэл хүлээн гэж байсан. Харин Аристотель болохоор урлагийг хүний өв шанартай холбож өгсөн байдаг. Мөн бодит байдал бол дуурайхын гимнастикийн голон тайлбарлсан байдаг. Мөн дуурайхын 3 гэв маяг байдаг. Нэгдүгээрт болохоор юмс үзэгдлийг байсан буюу байгаа байдлаар нь, хоёрдугаар юмс үзэгдлийг бидний буюу яаж байгаагаар нь, тэдгээрийг байх ёстойгоор гэж 3 ангилсан байдаг. Юмс үзэгдлийг жинхэнэ уг шанарыг таних явдал бол урлагийн бүрдэх үндсийг бүрдүүлж өгдөг. Тийм болохоор уран зураач төрсөн